Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь 1942 онд байгуулагдаж 60,000 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэжээ. Манай сургууль нь 8 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургууль, 4 судалгааны хүрээлэн, төв, 4 их сургуулийн эмнэлэг, 2 совилал, ерөнхий боловсролын сургууль, 2 цэцэрлэгтэйгээр ажиллаж нийт 1975 багш, эмч, совилогч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд бакалаврын 19, дипломын 8, магистр докторантурын 21, төгсөлтийн дараах сургалтын 41 хөтөлбөрөөр нийт 16,320 оюутан суралцж байна. Эрдэм шинжилгээний бүтээлийн чансааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд судалгааны их сургууль болох Зэрэлтийн хүрээнд манай хамт олон эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үз шинэ мэдлэг, технологи, инновацийн бүтээгдэхүүн бий болгох, салбар дундын болон олон улсын 100 гаруй эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж 2024 онд эрдэм шинжилгээ судалгаа боловсролтын ажилд их сургуулийн нийт төсвийн 8.3%-ийг зарцуулж хөгжлийн бодлогод тусгагдсан судалгаа шинжилгээнд зарцуулах хүртгийг нийт төсвийн 20% хүргэх зорилттой ахиулсаар байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, эмч, совилогч, судлаачид хөндлөнгийн хянан мангалтаа хийгддэг дэлхийн нийт хүнд бүхий эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд нийт 992 бүтээл хэвлүүлж, бүтээлээс авсан ишлийн тоо 24,825-д хүрлээ. 2024 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлд манай судлаачид 150 эрдэм шинжилгээний өгүүлэл нэмж хэвлүүлэн бүтээлээс авсан ишлийн тоо 5,818-аар нэмэгдсэн нь өмнөх оноос бүтээлийн тоо 10%-аар нийт бүтээлээс ишлэгдсэн тоо 52%-аар өссөн амжилтыг үзүүлээ зогсохгүй. Их сургуулийн нэрээр оюуны өмчийн баталгаажилт хийгдсэн бүтээлийн тоо 447-д хүрч өмнөх оноос 46%-аар агсан амжилтыг үзүүллээ. Их сургуулийн цахим мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захин мэдээллийн нэгдсэн системийг шинээр хөгжүүлэн оюутан сургалтын удирдлагын хэсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж багш хүний нөөцийн системүүдийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү нэгдсэн систем нь 10 тусдаа системүүдээс тогтох бөгөөд e-Mongolia хур үндэсний мэдээлэл солилцооны системтэй мэдээлэл солилцох HAN Corporate Gateway системтэй холбогдож төлбөр тооцоо хянах QPay төлбөрийн системээр дамжуулан сургалтын төлбөрөө төлөх зэргээр төлбөр тооцооны механизмыг хэлбэрчлэх, захин удирдлага зохион байгуулалтаар хангах боломжийг олгох зэрэг олон давуу талтай юм. Гадаад хамтын ажиллагааг үргэлжлүүлэх ажлын хүрээнд гадаад хамтын ажиллагааны хүрээнд стратегийн тэргүүлэгч их сургуулиудыг тодорхойлж гадаадын хамтрагч байгууллага их сургууль эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 300 гаруй хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авч шинээр болон шинчлэн хамтын ажиллагааны 21 санамж жижиг гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг өргөжүүллээ. Гадаад хамтын ажиллагаа өргөцснөөр Токио Арики их сургууль, Хонконгийн Политехник их сургууль, Гунма их сургууль, Өвөр Монголын анагаах ухааны их сургууль зэрэг хамтын ажиллагаатай их сургуулиудад соёл спорт болон академик солилцооны хөтөлбөрүүдэд нийт 190 оюутан хамрагдаж хамтрагч гадаадын их сургуулиудын докторантурын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт 12 багш судлаач шинээр илсэн суралцж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Японы Кюшю, Нагоя, Каназава эрүүл мэнд нийгмийн халамжийн олон улсын их сургууль зэрэг анагаах ухааны их сургуулиуд, бүгд найрамдах Солонгос улсын Чунган их сургуулийн Хёндай эмнэлэг, Шанхай анагаах ухааны их сургууль, Оросын албаны улсын Эрхүүгийн анагаах ухааны их сургууль, бүгд найрамдах Хятад ард улсын Шинжааны анагаах ухааны их сургууль, Харбин анагаах ухааны сургууль, Хятадын анагаах ухааны их сургууль, Өвөр Монголын анагаах ухааны их сургууль, Хонконгийн Политехник их сургууль зэрэг 20 гаруй оронд 350 гаруй багш судлаачид урт болон богино хугацааны сургалт семинар, туршлага солилцох хөтөлбөр эрдэм шинжилгээний хурлуудад оролцсон байна. Америк нэгдсэн улсын Ютагийн их сургуультай хавдрын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлсэн ба мөн 1000 эмч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд багш, эмч, ажилтан албан хаагчдыг сургахаар ажиллаж байна. Каназава их сургуультай хамтран
Чихрийн шижингийн үеийн бөөрийн хүндрэлийг дагаж судлах судалгааг эхлүүлэх, эгсэн төвшний болон төрөлцсөн нарийн мэргэжлийн сургалтад багш нарыг хамруулахаар тогтлоо. Олон улсын донор байгууллагууд элчин сайдын яамуудтай нэгт хамтран ажиллаж, тухайлбал Австралийн засгийн газрын бичил тусламж хөтөлбөрийн хүрээнд сул харааны төвийн нээлт Монгол улсад анх удаа анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй эрүүл мэндийн төлөөх шийдэлд хүрэх санаачлагын хүрээнд Монгол улсын онцлогт нийцсэн эрүүл мэндэд ээлтэй эрчим хүч, орон сууц, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ нотлохоон цэвэрлсэн шийдэл боловсруулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хамтарсан судалгааны төслүүдийг эхлүүллээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хангах ажлын хүрээнд Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хангахад захиргаа, бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, эмнэлэг, хүрээлэн, их сургуулийн бүхэл нэгжүүд хамтран хүргүүлсэн байгууллагын магадлан идэвхжлийн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн боловсролын магадлан идэвхжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан идэвхжлэх комиссийн 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 15 дугаар доод тогтоолоор магадлан идэвхжлийн шалгуур шаардлагыг бүрэн хангаж 10 жилийн хугацаатай магадлан идэвхжлэгдэв. Дээд боловсролын тухай хууль, боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөний хүрээнд үндэсний 61 ихтэй сургуулийг хамруулсан үндэсний ирэмбэд 81% үзүүлэлтээр дэд тэргүүн байрын ирэмбэ баталгаажууллаа. Сургалтын хөтөлбөрийн тасралтгүй хөгжлийг хангах ажлын хүрээнд Дээд боловсролын эргэцэн шинжилгээний хүрээнд сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангахад онцгой анхаарч олон улсын азийн байгууллагаар хүний их хэмжээ совилогч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан идэвхжлийг 2029 он хүртэл сонгож нүүр ам судлал энзүү бакалаврын сургалтын хөтөлбөр, магистрийн цахим хөтөлбөрүүдэд АКИ-ийн олон улсын байгууллагын шинжээчид ажиллалаа. Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн 90% нь дотоодод магадлан идэвхжлүүлсэн ба совилгын чиглэлээр дэд бакалавр, магистр, докторийн сургалтын хөтөлбөрийг цогцоор нь магадлан идэвхжлүүлсэн нь бүх шатны сургалтын хөтөлбөрийг дотоодод магадлан идэвхжлүүлсэн анхны сургууль боллоо. Шинээр Монгол улсын боловсролын их сургуультай багш эрүүл мэндийн боловсрол арга зүй хамтарсан хөтөлбөрийг эхлүүлж 29 оюутан элсэн суралцж байна. Япон улсын ОТЭК сургуультай хамтын ажиллагааны хүрээнд докторийн хоцолсон хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын өсөг зурж жил бүр 5 хүртэлх багш ажилтан уг хөтөлбөрт хамрагдан суралцж 2 их сургуулийн хос дипломд төгсөх боломжтой боллоо. Цаашид нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн шинээр нэг сургалтын хөтөлбөрүүдэд багшийг бэлтгэх ажлууд хийгдэж байна. Тухайлбал хил засалж бэлтгэх хөтөлбөрийг нээх бэлтгэл ажлын хүрээнд боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Япон улсын эрүүл мэндийн нийгэм хамгааллын олон улсын их сургуульд 2 их сургуулийн хамтарсан тэтгэлэгт магистрийн хөтөлбөрт сургахаар боллоо. Эмнэлэг зүйн дадлах хичээлийн сургалтын орчинг сайжруулах чиглэлээр их сургуулийн дотоодын хөрөнгө оруулалтаар анагаах ухааны сургуульд 715 м2 талбай бүхий дэлхийн жишгт нийцсэн эмнэлэг зүйн ур чадварын төв, туршилтын мэс заслын төвийг байгуулж үр дүн чадамжинд зориулсан сургалт руу чиглэн ажиллаж байна. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 гаруй төрлөөр нэмэгдэж, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган, өндөр технологиг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлгийн эмнэлэг зүйн төв лаборатори нь олон улсын ISO стандартыг анх удаа нэвтрүүлв. 3 хэмжээст камерын систем, индиацяны ногоон мэдрэгч камерын системийн мэс засал, чихний гаралтай гавал тархины мэс заслын тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн шээс задгаарлын эмгэгийн үед миний эслэнг мэс засал, уйны дурангийн мэс засал, цээжний хүндий, зүрх судасны мэс засал, умайн хоргоо хавдрыг өндөр давтамжид долгионоор түлэх, тэлийн радиологийн оншилгоо, улаан хоолойн зүрхнийхий тавиан оншилгоо, хүзүү толгойн мэс засал зэрэг тусламж үйлчилгээний 100 гаруй төрлийг шинээр нэвтрүүллээ. Багш суралцагчийн хөгжлийг тасралтгүй дэмжих ажлын хүрээнд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдмийн зөвлөлөөс профессор, дэд профессор, клиникийн профессор цолыг 21 багш судлаач, эмчнэр хүртэж 24 доктор, 197 магистр эрдмийн зэрэгээ амжилттай хамгааллаа.
Багшийн хөгжлийн дэд хөтөлбөрийг бүрэлдэхүүн салбар сургуулиуд хэрэгжүүлэн ажиллаж, дотоод гадаадын багш судлаачидтай хамтарсан нийт 70 гаруй сургалтыг зохион байгуулсан байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректорын нэрэмжит тэтгэлгийн сурлага, урлаг, спортын амжилтаар тэргүүлэгч 110 оюутанд гардууллаа. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эх оронч оюутан, эрүүл авиаслог оюутан, үлгэрлэгч оюутан, хөдөлмөрч оюутан гэсэн дэд хөтөлбөрүүдэд амжилттай хэрэгжиж, дотоод хэргийн их сургууль зэрэг төрийн өмчийн их сургуулиудтай оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үдлэг онцлогоонд хамруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэргүүлэн ажиллаж, төрөлцсөн болон тусгай мэргэжлийн төв, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд төлөөллийг хамруулсан эрт илрүүлэг, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагч эрүүл мэндийн байгууллага иргэн гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлж, цаашаад эрт илрүүлгийн таналтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн дадал хэвшил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр зөвлөмж хөргүүллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэй анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэг болон орон нутгийн 5 аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвүүдэд нэран эрт илрүүлгийн төвийг байгуулж, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэг дэх нэран эрт илрүүлэх төвд хөдөө орон нутгаас дээж хүлээн авч анхан ба давтан скрининг шинжилгээ хийж 25,000 гаруй хүүхдийг нэран скрининг онцлогоонд хамруулсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалтуудын зэрэгцээ, цэцэрлэг сургуулийн хүүхдэд шүд угаах сан үлийг хэвшүүлэх, хүүхдийн нүур амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх төслийг хэрэгжүүлж, 8 суманд эрүүл шүд, эрүүл ирээдүй аяныг зохион байгуулж, нийт 3900 хүүхдийг үзлэг эмчилгээнд хамрууллаа. Байгаль орчны доройтлоос сэргийлэх, доктортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Тэрбум мод үндэсний хөтөлбөрөнд нэгдэж, Түн аймгийн Аргалан сумын нутаг дэвсгэрт анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ногоон тэгвэл, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан уул аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн хамт олон 2000 жимсний мод бүхий, жимсний модны их төгөлийг Хонгор суманд байрлах, эмийн ургамлын полигонд байгуулсан зэрэг байгаль орчинд ээлтэй хамт олон болох санаачлах бүхий олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүүн хотгонд 4 давхар орчин үеийн интерьерийн шийдэл бүхий 3000 м талбайтай, нэг дорой 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай, 24 цагаар ажиллах боломж бүхий эрүүл мэндийн шинжлэх ухааны номын санг их сургуулийн өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулж, оюутны суралцах орчин, багш, судлаач, магистрант, докторант, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүллээ. Монгол улсын засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн 4 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий объект газрыг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицолбор байгуулахаар бэлтгэл хангаж байна. Дорногов, Дархан уул аймаг салбар анагаах ухааны сургуулийн эмнэлгийн барилгын ажил эхэлж, эх онд ашиглалтанд орохоор төлөвлөж байна. Оюутны 1-2 дугаар дотор байранд орчин үеийн шийдлээрээ их засвар хийж, тавилга тогтчлтыг бүрэн шинжилж, дотоод гадаад камержуулалтын системийг шинээр суйрлуулж, дотор байрны оюутнуудын амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, их сургуулиудын дунд жишг оюутны байртай боллоо.